За би анх одоогоос 3 жил гарангийн өмнөөс эхлээд тенториумын бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсэн. Хэрэглэснийхаа үр дүнд даруй 25 жилийн турш байсан маш хүнд хэлбэрийн нөгөө харшлаасаа салсан. Тоос нарийн тоосны аллерги гэдэг бүх юмнаас тоос үүсэх бүх юмнаас харшил өгдөг байсан. Ганцхан харшил өгдөг юм нь одоо нөгөө зэрлэг ургамал айгуу сайн үү. Тэгээд байжгаад нөгөө эхлээд зөгийн имчилгээнд орсон. Зөгийн имчилгээнд ороод одоо ганц удаа л орж амжсан тэр жилээ. Тэгэхдээ бүх л янз бүрийн одоо жишээ зөгийн бал, жили, тэгэл тенториум тос айгуу энгийнээс эхлэх гэсэн л дээ. Тэгээд аажимдаа нэг л өдөр анзаарч эхэлсэн байхгүй. Харшил маань хөдөлгөө болчихсон. Хөдөлгөө болж эхэлж байгаа. Аргагүй их айхтар үеуд жоохон хөдлөөл. Тэгээ нөгөө жилийн 24 өдөр жилийн 4 удирдаа ерөөсө бүтэн хэрэгэлд өгдөг байсан юм маань аажимдаа илаашаа. Би одоо маш их хүнд хэлбэртэй гэдэг нь юу гэхээр боогдож амьсгаа боогдож ундаг. Астмтай ерөөсө астм гэтэл цус амтагтал ханиалгаал тэгээд ерөөсө ингэ нуус нөлөөс гоожоод дээр нь нүд улаагаад нүдний юм цагаан байгаа чинь яашаа хэлбэрээ гараад ирдэг. Тэгээд ерөөсө ямар нэг юм л уухгүй л би одоо ногоо айлгаж чаддгүй, гурил зурч чаддгүй. Тэр өдгөө амттай жимс бимс юу ч хэлж чаддгүй байсан. Яагаад гэвэл тэднээс өөрөөс нь шороотой нарийн тоостой байдаг учраас идэж чадахгүй тийм хэцүү байсан. Маш олон жилийн би бүр үнэхээр хэцүү үед өнгөрөөсөн. Тэгээд энд ирээд би ч бас 10 хэдэн жил солонгост очиж ирсэн л дээ. Тэнд ч гэсэн тэр аллергич хөдлөлт байсан. Тэгээ яг чигтэйгээс арай дээд байсан учраас ирээд би имчилгээнд орсныхаа дараа энэ бүтээгдэхүүний үр ашигтайг би одоо үнэхээр бүр аллерги бүр ондос алга болсон гэдгийг би нодлон бас мэдэж байгаа. Одоо тэгээд би үнэхээр сайхан байна. Одоо намайг хүмүүс гайхдаг. Би таних гомд найжууд ханиалгаад бөгшүүлээ таниалгаад нусны бисаа гоожуулаад үүлээ үздэг байсан. Тэгээ одоо би зөвхөн хатгуур имчилгээнд яваад 3 жил болж байна. Тэгээд дээр нь бас дахиад дээр нь үе мөч өвддөг байсан. Одоо үе мөч маань өвдгөөд тэр товор бүх үеинүүд мултардаг байсан. Тэр маань одоо зөкссөн. Тэгээд маш их үр дүнтэй имчилгээнд яваад энэ төрмөөр одоо бүр яаж сурталчлах арга бүр олж чадчих байгаа. Маш их баяртайгаа та бүхэнтэй уулзсан да яг үнэ.